сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Алтан юу өгтө тэргүүнцэг гэдэг би одоо 2 дугаар сургуулийн 8-ийн хаад явдаг. Намайг Наран цэцэрлэг гэдэг. Манай зорилго болохоор энэ цэцэрлэгнаас ингээд цайр болон витамин С тэгээд бас нэрс нь бас адилхан байгаа. Тэгээд цэцэрлэгнаас болохоор витамин С-г нь болохоор 5 мг, нэрснээс нь болохоор цайрын болохоор 5 мг авна. Тэгээд манай болохоор энэ ерөөдөө болохоор манай аав ээж гэр бүлийнх манайх болохоор амар их цайр болохоор дэлгүүрээс жижигхэн муухай амар муухайдаг гэхгүй. Тэгээд эмнэлэг эмийн санд болохоор юм дэлгүүр хэлбэртэй цайр байд юм лээ. Тэгээд яагаад ингэж хашаамт руу ургаж байгаа моднаас авахгүй гэж бид бодсон. Бид болохоор нийгмийн асуудлуудаас шүдний өвчлөлийг тусгай авсан. Одоо шүдний өвчлөлгүй том хүн хүүхэд одоо үед байха болсон. Тийм учраас өдөрт хэрглэж идэж байгаа амттан чихрийнхээ оронд манай цэцэгнүүрийг идээд С витамин болон цайраа нөхөх боломжтой. Орцсон гэвэл цэцэргэн, нэрс, лимон, цайр, зүгийн бал, жалати зэрэг орсон маа. Тэгээ хийх арга гэвэл жалатинад бүлээн басан дутгаад өөрийнхөө дуртай сироп, жимсний сиропоо хийгээд зөөлөн гал дээр босдлогож өгнө. Тэгээд тэр хоёроо нийлүүлээд хутгаад өөрийнхөө дуртай хэлбэр дүрстэй хийгээд хөрөгчөнд 4-5 цагийн хооронд болгоно. Тэгснээр гаргаж ирээд бидний хийсэн цэцэгнэр бэлмэлнэ. Цэцэргний маань ач тус нь болохоор ходоод гэцийг цэвэрлэх болон уушгийг зөөлрүүлэх, дэлүүг эрүүлжүүлэх үүрэгтэй. Тэгээд мөн С витаминыг агуулдаг. С витамин нь болохоор дархлааны тогтолцоог дэмжин мөн томоо тос төвчнөөс сэргийлдэг. Нэрсний ач тус нь болохоор нэрс нь хор тавдар болон бусад вирусын гаралтай өвчнүүдэд сэргийлдэг. Үүний шалтгаан нь болохоор тэдний эсрэг нэгдэл болох И, К, А, С, Б витаминуудаар баялаг мөн цайрыг агуулдаг. Желатин нь болохоор гидсний гөрөлцөх хөдөлгөөнийг дэмждэг. Мөн арсны чанарыг сайжруулдаг, мөн жингээ барьж байгаа хүмүүс тохиромжтой байдаг. Зүгийн баллын ач тус нь болохоор ходоод гидсийг цэвэрлж өгдөг. Бид нар болохоор ингээд савлгаагаа тэгээд амт чинний илүү улам сайжруулад цэцэрлэг сургуулиар ингээд худалдаалах бодолтой. Тэгээд ер нь бол бид нар ингээд сургууль дээрээ зааж үзсэн. Тэгээ манай сургуулийн тэгээ багш нар улам их дэмжиж бид нар энийгээ хийж оролцохоор байсан нэг сиропоор хийхээр арай юм бэхжээд сайн болж исэн. Тэгээд нөгөө яг ориг зэрлэг юугаар хийхээр болохоор ингээд шүүс нь ялгараад болохгүй гэсэн. Тэгээ яах вэ гэж бодоод аюу их сандарч ирсэн. Шүүмжлэл нь болохоор желатина илүү их хийгээрээ үгүй бол юм бэхжихгүй шүү гэд тэрнээс бусдаар бол амт чанарын хувьд ямар ч шүүмжлэл ирээгүй. Ер нь бит хоёр ийм саваа ингээд 10 эдийн ширхтээ 15 ширхтийн заяа 2000 төгрөгөөр зараад энийгээ хийхдээ ирэхэд бол 100 гаруй төгрөг зарцуулсан. Манай аав ээж хоёр гэлж чадна мадна гэсэн ирсэн. Тэгээ найзуудаасаа их урам авсан.